Apple-ийн төхөөрөмжүүдийн даваа талууд нь болохоор нөгөө экосистем, нөгөө бусад төхөөрөмжүүдийг яг нөгөө хамаатнууд чиг гэр бүл шиг ингээ харьцаж болдог. Тэр нь амар даваа талтай. 안녕하십니까 뭉чин байна. За YouTube сувагт маань болохоор BAA буюу Broadcast Adobe Apple-ийн холбогдлолтой бичлэгүүд орох байгаа. Тэгээд Photoshop-ийн маа хичээл хагас сайн өдөр болгоно орж байгаа. Тэгээд энэ 6 сар Солонгосоос болохоор Солонгосын техник дээр миний яг ажлыг болохоор 26 жил хийж байгаа мэргэжлийн хүн ирж байгаа. Тэр хүний ирсний дараа Broadcast-тай холбогдлолтой бичлэгүүдийг та бүхэнд хүргэх болно. Өнөөдрөөс эхлээд Apple-ийн бүтээгдэхүүнүүдтэй холбогдлолтой бичлэгийг оруулахаар болсон байна. Миний эргэн тойронд байдаг хүмүүсээс хөлбөө бөмбөгөнд үнэхээр дуртай нэг дүү маань байгаа. Өөрийнхөө дэмждэг багийг бас бусад багийг болохоор хүн төс бүрийг нэрийг нь мэддэг, насыг нь мэддэг, хизээ ямар бэртэл авсныг нь хүртэл мэддэг. Тэгээ сэлгийн сууж байгаа тамирчдын ч гэсэн нэрийг мэддэг, хизээ хаана ямар шагнал авсныг дараа нь ямар багтай тоглох вэ гэдгийг нэг хүртэл мэддэг. Тэгээ тэмцээний үеэр болохоор тэдгээр багийнхаа тоглолтыг шөнө оройч байсан хамаагүй үздэг. Тэр хүн болохоор яагаад гэж юм вэ гэхээр хөлбөмбөг бөмбөгөнд үнэхээр дуртай учраас мөн ялгаагүй сагсанд ч гэсэн дуртай хүмүүс болохоор сагсыг болохоор амар дурлаж үздэг үстэй. Яг түүнтэй ижилхэн миний хувьд болохоор яг дурлаж үздэг зүйлийг үл энэ Apple-ийн бүтээгдэхүүнүүдтэй холбогдлолтой бичлэгүүдийг маш их үздэг байгаа. Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг хэрхэн ашигладаг худалдаж авах бас unboxing хийж байгаа бичлэгүүдийг маш их үзсэн байгаа. Энэ бичлэг үзэж байгаа та бүхний дунд ч гэсэн надаас болоод iPhone ч юм уу, Apple Watch ч юм уу, Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг худалдаж авсан хүмүүс маш их байгаа. Тэгээ бас энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс дунд ч гэсэн Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг хэрхэн худалдаж авах яхаа хэрхэн одоо энэ тохиргоогийн заагаад өгөөж яаж ашиглах вэ гэж асуусан хүмүүс маш их байгаа. Түүн шиг миний хувьд болохоор Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг зүгээр хэрэглээ зохицохгүй хэрхэн ашиглах, хэрхэн худалдаж авах, тохиргоо бүх нарийн тийм холбогдлолтой бичлэгүүдийг болохоор маш их үзсэн байгаа. Хүн болгон дуртай зүйлээ болохоор үнэхээр шимтэн үздэг дээ. Миний хувьд болохоор Apple-ийн ивент болоход дандаа шөнийн 1 юм уу 2 цагт болдог. Apple-ийн ивентийг болохоор бас шөн суугаад яг хөлбөмбөг үзэж байгаа хүмүүс маань дуртай ингэ суугаад хөлбөмбөгөө дуртай багаа дэмждэг шиг би Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг ямар шин бүтээгдэхүүн гарах юм бол одоо ямар апдейт хийгдсэн бол ямар шин зүйлүүд гарах бол гэдгийг хүлээлттэйгээр үздэг тийм дурлаж үздэг тийм хүн байгаа. Тэгээ энэ YouTube суугаараа болохоор Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулаад зогсохгүй бас хэрхэн ашиглах талаар та бүхэн өөрийнхөө мэдих хэрээрээ бичлэгийг хүргэх болно. Өнөөдрийн бичлэгээр болохоор би хамгийн түрүүнд Apple-ийн бүтээгдэхүүнүүдээс iPhone-ыг төрүүлж хэрэгэлсэн байгаа. Тэгэхээр яг энэний болохоор iPhone-ороо бичлэг хийж байгаа учраас iPhone-ыг харуулах боломжгүй байгаа. Миний хувьд болохоор iPhone 14 Pro 256 GB багт хамжтай Deep Purple буюу гүн ширнэлийн ягаан өнгөтэй энэ болохоор хэрэгэлдэг байгаа. Өмнө нь болохоор миний хувьд болохоор Samsung-ийн Note загварын утсанд маш их дуртай байсан. Балтай, бас том. Тэгээ батарей нь болохоор их удаан бэрдэг. Тэгээ балаар нь болохоор тэмдэглэлийг хийдэг гэсэн учраас балаар нь шууд тэмдэглэл хийгээ явцдаг байсан. Тэгээ Note 2, 3, 5, Note 8, Note загварын утсуудыг хэрэгэлдэг байсан байгаа. Харин яагаад iPhone-ыг хэрэгэлдэггүй байсан бэ гэхээр миний хувьд болохоор өдөр болгоно 2 цагийн турш тогтмол 2 цагийн турш болохоор Bluetooth keyboard-ыг холбож байгаад шивдэг байхгүй юу? Одоо үг сонсохдоо үг сонсохдоо болохоор уцаа ингэ тавиад тэгээ keyboard-аа өвдгөн дээрээ тавьж байгаа ингэ шивж үгээ тэмдэглэл хийдэг байсан байгаа. iPhone дээр болохоор тэр Bluetooth keyboard-ыг холбосон ч монголоор ингэ шивэх боломжгүй байсан. Монгол хэлийг болохоор Apple-с цаанаас нь болохоор суйрлуулж өгөөгүй байсан. Харин Samsung дээр болохоор Multi-on keyboard гэдэг аппликейшн татчих жагаад кино Bluetooth keyboard-ыг холбох юм бол ингээ монголоор шивж болдог гэсэн байгаа. Тэгээ миний санаж байгаагаар 2018 онд билүү Apple-с болохоор монгол keyboard-ыг албан ёсоор ингээд бүх апдейт дээр нь болохоор гаргаж ирсэн. Тэрнээс хойш iPhone-ыг аваад хэрэглэхээр болсон байгаа. Тэгээ хамгийн гол шалтгаан нь болохоор keyboard байгаа. Яг одоо болохоор миний хувьд болохоор Apple Notes гээд тэмдэглэл хийдэг аппликейшнийг болохоор 658 Notes хийсэн байна. Өдөрт нэг удаа
одоо шивэлт тэмдэглэл хийлээ гэж бодоход 956 гэхээр бараг 3 жил гаруй орчим тэмдэглэл хийхээр тийм нөөц хадгалагдсан байна гэсэн үг. Тэр хэмжээгээр хамгийн iPhone-ыг сонгосон хамгийн гол шалтгаан нь болохоор нөөцөс байсан болоо гэж бодсон байгаа. Хоёрд нь болохоор мэдээж дизайн байгаа. Минималист байгаа. Гуравд нь болохоор мэдээж камера байгаа. Би YouTube дээрээ бэлтгэж оруулж байгаа хичээлүүдийг болохоор бүгдээрээ энэ iPhone утасны камераар болохоор бэлтгэж хичээлээ байнга оруулж байгаа. Тэгээд iPhone-ийн камер нь бас үнэхээр best байгаа миний хувьд. Энэ мэдчил нь болохоор миний хувьд iPhone-ыг хэрэглэж байгаа шалтгаанууд маш их байна л да. Жишээ нь болохоор AirDrop байна. AirDrop-оор болохоор MacBook, iMac эсвэл бусад хүмүүс рүү, iPhone-той хүмүүс рүү их хэмжээний байлж байгаа. Ингээ хурдан шууд шилжүүлждэг. Одоо сүүлийн үед болохоор Apple Watch-ороо нэрийн утсаа ингээ хүмүүст уншуулаад эсвэл iPhone-ороо шууд AirDrop-оор болохоор шууд нөгөө нэрийн утсаа өгчөж байгаа шүү дээ. AirDrop болохоор бас best байгаа. Тэгээ мэдээж speaker, микрофон хоёр нь бас үнэхээр сайн байгаа. Тэгээ заримдаа болохоор рекорд хийх микрофон байхгүй үедээ iPhone-ы микрофоныг ин ашиглаж байгаа рекорд хийдэг. Бас боломжийн үнэхээр чанартай бичдэг байгаа. Мөн True Tone гээд одоо шар гэрэлтэй үед утас маань жоон шар болоо, цагаан гэрэлтэй үед болохоор цагаан болоод тэгээ гэрэлний бүдэг бас тоддоос хамаарад тэр нэг өөрчлөгддөг. True Tone тохиргоо нь бас based байгаа. FaceTime бас маш хурдан FaceTime уншдаг. Мөн хамгийн бас чухал зүйлийн нэг болохоор апдейт юм болоо гэж бодсон. Бас жил болгоны 5 сар юм уу 6 сар Apple-аас болохоор ивент зарладаг. Тэр үед болохоор ямар апдейт хийгдэх вэ гэдэг нь одоо хүлээлт үүсгдэг байгаа. Тэгээд тэр оныхоо 9 юм уу 10 сард болохоор апдейтийг бета үйлрийг тэр үед ашиглаж байгаад 9-10 сард болохоор яг жинхэнэ үйлрийг нийтээр нь татаж авахаар өгдөг байгаа. Тэр үед болохоор утсан дээр шинээр татаж авах юм бол яг шинэ утас ашиглаж байгаа юм шиг гоё олон тийм шинэ үйлдэлүүд, шинэ зүйлсүүд гарч ирсэн учраас бас жоохон уйдж явах үед болохоор шинээр тийм зүйлсүүд ороод ирсэн байгаа үнэхээр гоё байдаг. Одоо MagSafe байгаа. Миний хувьд болохоор одоо MagSafe-ийг маш их ашиглаж байгаа. Ажил дээр ирээд MagSafe-ээр нь тогтоогоо уцаа цэнэглээд, гэртээ болохоор MagSafe цэнэглэгчээр болохоор уцаа цэнэглээд өөрөөсөө хол ингээд тавиад бас цэнэглээд үйлдэлждэг байгаа. Тэгээ MagSafe-тэй кейс, аксессуурууд ч гэсэн дагалдаад маш их байдаг учраас MagSafe-ийг үнэхээр би бас дотроо бас гоё сайнаар ашиглаж байгаа. MagSafe болохоор үнэхээр best байгаа. Мөн өөр сайн талууд гэх юм бол доторх аппликейшнуд байгаа. Одоо Notes ч юм уу, одоо Screen Time ч юм уу, Sleep Mode ч юм уу, Reminders ч юм уу, дотор байгаа аппликейшнуд нь бүр best байгаа. Тэгээд миний хувьд болохоор энэ Apple-ийн бүтээгдэхүүнүүд танилцуулахдаа Apple iPhone-ы бас MacBook-ийн болохоор аппликейшнуудыг та бүхэд нэг нэгээр бичлэг болгоод оруулах болно. Apple-ийн төхөөрөмжүүдийн давуу талууд нь болохоор нөгөө экосистем, нөгөө бусад төхөөрөмжүүдтэйгээ яг нөгөө хамаатнууд шиг гэр бүл шиг ингээ харьцаж болдог. Тэр нь амар давуу талтай. Одоо iCloud дээр болохоор одоо 5 ГБ өгдөн шүү дээ. Тэрийг болохоор нэг $2.9 200 ГБ худалдаж авах боломжтой байхгүй юу? Тэгээ худалдаж авчих юм бол iMac дээр ч юм уу, MacBook дээр, iPhone дээр, iCloud дээр апплод хийсэн юм зүйлсийг аль ч одоо төхөөрөмж дээрээсээ шууд харах боломжтой байдаг ч юм уу. Эсвэл copy paste хийх зүйлсүүд хоорондын экосистем амар гоё. Одоо энэ гэр бүлд ингээ орж ирхэд амар ихэндээ амар хэцүү гэх юм уу, үнэтэй эсвэл одоо айдас байдаг тий. Нэг ороод ирэх юм бол экосистем нь үнэхээр яг гэр бүл шиг хоорондоо төхөөрөмжүүд нь хоорондоо үнэхээр сайн холбогддог. Тэр нь их бас гоё. Мөн iPhone-ыг хэрэглэж байгаа шалтгаануудын нэг болохоор үнэ удаан барьдаг гэх үү. Яг тэгэхээр Samsung-ийн утас болохоор маш олон төрөл байдаг. Маш олон нөө шинээр гардаг да. Гэтэ iPhone болохоор жилд нэг л удаа гардаг учраас одоо хамгийн сүүл нь 15 гарсан байгаа шүү дээ. Гэтэ бас жил болгоо нэг л гардаг учраас нэг үнэ амар удаан барьдаг. Одоо дараа iPhone-ыг авлаа гэж бодоход дараа жил iPhone-ы үнэ нь маш бага унсан байх болно. Харин Samsung-ыг болохоор одоо жишээ нь шинээр гарсан утсыг 4 юм уу 5 саяар авахад дараа жил нь болоход бараг 1 сая 500 болчдөг.
Тэгээ буцаагаад iPhone-ыг ингээд зарахад хурдан зарагддээ штэ. Харин Samsung-ийн утсыг хурдан заргахад бас амар хэцүү. Үнэн нь маш ингээд хурдан буучдаг болохоор тэр нас хэцүү байгаа. Энэ мэдчил нь болохоор Apple-ийн одоо iPhone-ыг хэрэгжилж байгаа шалтгаанууд маш их байгаа. Тэгээд би энэ бичлэгүүдээрээ дамжуулаад сул талч гэсэн байгаа л да. Гэхдээ давуу талуудыг нь болохоор та бүхэнд хэлээд явах болгоно. За өнөөдрийн бичлэгээрээ би яагаад Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг хэрэгэлдэг, мөн iPhone-ы давуу талуудын талаар та бүхэнд бичлэг хүргэлээ. Тэгээд дараагийн бичлэгээрээ iPhone, iMac, Apple Watch тэгээд MacBook ч юм уу Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг та бүхэнд хэрхэн ашиглах, хэрхэн худалдаж авах талаар тэгээд давуу талуудыг бүр детальчлаад бичлэг болгож оруулах болно. Тэгээд Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг хэрхэн ашиглах талаар энэ бичлэг яг амьдрал яг хөрсөн дээр буусан тийм бичлэгүүд Монгол тийм контент бүтээгчнэр миний мэдгээр олон байдаггүй. Тийм учраас энэ тал дээр ч гэсэн миний хувьд чадах мэддэг зүйлүүдээ бичлэг болгоод оруулах болно. За тэгвэл дараагийн бичлэгээрээ уулзцаая. Баяртай.